Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Та дотроо нэг үйл явдлыг зургалж төсөөлөд үзээрэй. Хөл бөмбөгийн талбай дээр хүүхдүүд А, Б гэсэн хоёр багт хуваагдаад нэг нэгнээ сонгож байна гэж төсөөлье. Тэгсэн хамгийн сүүлд нэг жаал хүү ганцаараа үлдчихжээ. Ингээд Б багийн ахлагч тэр хүүг дуртай дургүй багтаа авна. Тэр хүүхдийг багтаа авахыг хүсэхгүй байсан ч өөр хүн үлдээгүй учраас тэрэнд өөр сонголт байсангүй. Энэ тохиолдолд тэр ганцаараа үлдсэн хүүгийн хувьд ямар санагдахыг та гадралж байгаа бах. Учир нь бид нар бүгдээрээ өмнө нь ямар нэг байдлаар тэр хүүтэй адилхан байдалд орж байсан шүү дээ. Бид бүгдээрээ л амьдралдаа их бага ямар нэг байдлаар гологдож, гадуур хагдахын зовлонг амсаж байсан. Тэгвэл доктор Стенли өнөөдөр бидэнд тэр бүх сэтгэлийн шархаа яаж эмчлэх талаар сургаж, гологдсон мэдрэмжээ ялан дийлхэн гэсэн сэдвээр бидэнтэй ярилцах болно. Ингээд хамтдаа доктор Стенли ярианд анхаарлаа хандуулцгаая. Танд бусад хүмүүст таалагдаж, бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх гэж байдгаараа хичээж байсан удаа бий юу? Эсвэл таны дотор бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гэсэн бодол байнга эргэлддэггүй. Эсвэл та хүмүүстэй ярилцаж ойлголцож, хүмүүстэй харилцаа тогтоохдоо хүндрэлтэй санагддаггүй. Хэрв танд энэ мэдрэмж байнга төрдөг бол таны итгэлийн амьдралд чинь танд үл анзаарагдам нэгэн төрлийн хүлээс байна гэсэн үг юм. Гэхдээ энэ хүлээс цаавраа биднийг маш ихээр өвтгөж зовоож байдаг юм. Үүнээсээ болоод бид бусдын талаар буруу бодлуудыг тээж эхэлдэг. Энэ хүн намайг муугар бодож байгаас зайлахгүй гэсэн ямар ч үндэслэлгүй сөрөг бодлуудад автдаг юм. Үүнээсээ болоод бид диаволын худал хуурмагт итгэж, тэр худал хуурмгаар зам байдал, бодол, сэтгэл, үг яриа, үйл хөдлөлөө өдөрдүүлж байдаг юм. Энэ эцсийн дүндээ бидний бурхантай харилцах харилцаанд маш сөрөг нөлөө болдог юм. Тэгвэл би энд ямар төрлийн хүлээсийн талаар яриад байна вэ? Өнөөдөр би энд өөрийгөө голох нь тэр мэдрэмжийн талаар ярихыг хүссэн юм. Тиймээс энэ цагийн эхэнд Библиэс харцгаая. Та бүхэн Колоссын 1-р бүлгийг нээж байгаарай. Магадгүй та дотроо бусдад гологдсон мэдрэмж болон өөрийгөө голох мэдрэмж хоёр яг юугаараа ялгаатай юм бэ гэж бодож үйж болох юм. Үүнийг бид удахгүй хамтдаа харцгаах болно. Ингээд хамтдаа эхлээд Колоссын 1-р бүлгийн 21-ээс 21-22 дугаар ишлэлийг харцгаая. Хэдийгээр урд нь та нар ёрын үйлсийг үйлдэж хөндийрсэн бөгөөд дайсгансан сэтгэлтэй байсан боловч одоо бол тэрээр махуудынхон үхлээр эвлэрүүлж өмнөө та нарыг ариун өөсөвгүй бөгөөд гим зэмгүй болгосон юм а гэсэн байна. Өнөөдөр та бүхэнтэй гологдсон мэдрэмжийн талаар ярилцахдаа цаашид хизээч хинт ч гологдохгүй байх арга замыг зааж өгөхийг хүсэж байна. Учир нь үннийг хэлэхэд бид бүгдээрээ эрт өрөө хизээ нэгэн цагт хэлсэн үг, хийсэн үйлдэлээсээ болоод хин нэгэнд гологдон гадуурхагдаж ад үзэгдэх нь гарцаагүй юм. Үннийг хэлэхэд хин нэгэн бидний голох эсхийг бид шийдэж чадахгүй. Харин бидний голсон тэр хандлагад ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ бол шийдэж чадна. Бусдад гологдсон мэдрэмжийг авна гэдэг маш хэцүү. Гэтэл аливаа хүн өөрийгөө голж чамлана гэдэг үүнээс ч дутхгүй хэцүү мэдрэмж байдгийг бид ойлгох хэрэгтэй. Учир нь энэ нэгэн төрлийн хүлээс болж бидний амьдралыг боомлж хүлж байдаг юм шүү. Тэгвэл юуны түрүүнд хамтдаа голох буюу гологдох гэж яг юуг хэлж байгааг тодорхой болгоцгоё. Учир нь бид үүнийг бүгд нэг ижил утгаар ойлгож байх нь чухал юм. Тэгвэл хэн нэгнийг голно гэдэг нь тухайн хүнийг байгаар нь хүлээж авахаас татгалзна гэсэн үг. Улмаар хэн нэгэн таныг яг байгаар ч нь хүлээж авахаас татгалзах үед танд гологдсон мэдрэмж төрж эхэлдэг юм. Эсвэргээрээ бид бусдыг голох үедээ тухайн хүнийг байгаар нь хүлээж авахаас татгалзаж байна гэсэн үг юм. Энд бид нэг чухал зүйлийг онцгойлон хэлмээр байна. Бид хэн нэгний хийсэн үйлдэл, гаргасан авирыг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж болно. Энэ нь заавал уг хүнийг хүлээж авахаас татгалзна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл бид уг хүнийг гололгүйгээр яг тухайн хүний гаргасан үйлдэлийг нь голох буюу хүлээж авахаас татгалзах бүрэн боломжтой юм. Харамсалтай нь олон хүн үүнийг хольж хутгаж ойлгодог юм. Хэн нэгэн хүний хийсэн үйлдэлийг голох буюу хүлээж авахаас татгалзах үедээ бид ихэвчлэн энэ хүн намайг голж байна гэж эндүрдэг. Заримдаа эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ үйлдэлүүдийг засаж залруулахдаа санамсаргүй байдлаар тэдэнд гологдсон мэдрэмжийг төрүүлчихдэг юм. Улмаар эцэг эх нь тийм санаа огт агуулаагүй байхад л хүүхдэн дотроо би үнсэнгүй, аав ээж надад дургүй, ээж аав миний хийсэн бүхнийг голдог
би ээж авда гологдсон гэсэн бодлыг тээж эхэлсэн байдгийн. Гэтэл тухайн хүний үйлдэлийг голох, тухайн хүнийг өөрийг нь голох хоёр эрс тэс ялгаатай гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгвэл өөрөө өөрийгөө голох гэдэг нь тухайн хүн өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадахгүй байна гэсэн үг юм. Үүнээсээ болоод тухайн хүн өөрөө өөрийгөө үн цэнгүй, зохисгүй нэгэн гэсэн итгэл үнэмшил бий болдог. Өөрөөр хэлбэл энэ нь бид дотроо нэг шалгуур бий болгочхоод өөрөө тэр зүйлдээ хүрч чадахгүй байна гэж өөрийгөө буруутгаж байна гэсэн үг юм. Улмаар бидний сэтгэлийн гүнээс төрөн гарч ирдэг энэхүү мэдрэмжүүд нь аажмаар хурцтаж маш их өвдөлтийг дагуулж эхэлдэг. Үнэн хэрэгтээ голох болон гологдох гэдэг нь өөрөө харилцааны нэг хэлбэр юм. Бид хэн нэгний голох үедээ тэдэнд маш тодорхой мессежийг өгч байдаг юм. Үүгээрээ бид тэдэнд би чамайг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чи надад тохирохгүй. Чи үн цэнгүй. Чи надад хэрэггүй. Чи энд байх ёсгүй гэсэн ойлголтуудыг дамжуулж байдаг юм. Тиймээс гологдсон мэдрэмж нь хүний сэтгэл зүрхэнд асар хүчтэй нөлөөлдөг. Харилцааны маш хүчтэй хэлбэр юм. Харамслал нь бид ихэнх тохиолдолд өөрсдөө ч анзааралгүйгээр бусдын сэтгэлд сэв суулгаж орхидог юм. Заримдаа хинч бидний голоогүй байхад л гологдсон юм шиг мэдрэмжийг бид дотроо мэдэрч байдаг. Гэтэл заримдаа бүр бусдад гологдоод байгаа хэрнээ өөрөө түүнийг мэдрэхгүй яваад байх нь ч бий. Гэхдээ энэ бүх харилцааны дунд нэг том алдаа байгааг бид ойлгох хэрэгтэй юм. Юу гэвэл бид бурхантай харилцах харилцаандаа тулгуурлаж биш, харин бусадтай харилцах харилцаандаа тулгуурлан өөрийнхөө үн цэнийг тодорхойлох гэж оролдож байгаа нь өөрөө ноцтой алдаа юм. Хэрвээ би өөрийн үн цэнийг бурхны бодол санаанд бус, харин бусдын бодол санаанд тулгуурлан тодорхойлох гэж оролдвол эцсийн дүндээ гологдсон мэдрэмж авах нь гарцаагүй юм. Тиймээс ч өөрийгөө голж явдаг хүмүүсийн хувьд өөрийнхөө талаар эерэг мэдрэмжийг мэдрэхийн тулд өөрийгөө бусдад таалагдах ёстой гэж хатуу итгэдэг. Тиймээс хэрвээ таны дотор ийм мэдрэмж төрж байгаа бол та өөрийнхөө үн цэнийг бурхантай харилцах харилцаагаар бус, харин бусдын үзэл бодлоор тодорхойлох гэж оролдож байна гэсэн үг юм. Ингэж итгэж үнэмшдэг хүний хувьд бусдад таалагдаж, бусдад хүлээн зөвшөөрөгдөж байж л сая өөрийгөө хүлээн зөвшөөрдөг юм. Гэвч Христэд итгэж хүний хувьд энэ бол маш аюултай хүлээс гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгвэл энэ цагт би өөрийгөө голдог хүмүүс түгээмэл байдаг шин чанаруудаас танд хэлж өгье. Ийм хүмүүсийн дунд байдаг хамгийн түгээмэл чанаруудын нэг бол хувцлалтад хэд их ач холбогдол өгөх явдал юм. Ийм хүн өөрийнхөө өмссөн зүүсэн бүхнийг төгс байх ёстой гэж боддог. Тиймээс ч өдөржин толны өмнө эргэлдэж бүх зүйл төгс байгаа эсхийг шалгадаг юм. Өдөржин толдочхоод хаалгаар яг гарахынхаа өмнө ч толдон харж гутал, малгай, үс, нүүр, даашин, эсвэл костюм гэх мэт бүх зүйл өөгүй төгс байгаа эсхийг шалгадаг. Тэгвэл тэд яагаад ийм зүйл хийж байна вэ? Нэг талаас бол тэд бусдад гологдох вэ, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вэ гэж айж байгаа учраас тэр юм. Тэдний хувьд бусдад хүлээн зөвшөөрөгдөх үү, эсвэл гологдох уу гэдгийг шийдэх хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол гадаад өнгө төрөх үзэмж өмссөн зүйлсэн зүйл юм а гэж тэд хатуу итгэдэг. Тиймээс ч тэд гэрээсээ гарахдаа бусдад төгс харагдахыг улаар нь зүтгэдэг юм. Гэтэл эсрэгээр хувцалтанда тийм ч өндөр ач холбогдол өгөлгүйгээр аль болох өөртөө эвтэйхэн хувцс өмсөхийг эрмэлздэг хүмүүс байдаг шүү дээ. Учир нь тэр хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь тэдний хувцалтай холбоогүй байна гэсэн үг юм. Тиймээс тэр хүн бусдад таалагдах гэж биш, өөртөө эвтэйхэн байх хувцсыг сонгож байна гэсэн үг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс тэрслүү үзлээ илэрхийлэхийн тулд зориуд зохимжгүй хувцалдаг. Тэд тохиромжгүй гэдгийг нь мэдсээр байж тухайн хувцалтыг сонгодог. Зориуд бусдын хүлээлтээс зөрсөн хувцсыг өмсдөг. Энэ зарим тохиолдолд тэрслүү байдал. Зарим тохиолдолд бүр тэдний уур хилэнг илэрхийлж байх ч боломжтой юм. Гэхдээ энд ийм хүмүүсийн тухай биш. Эгэл жирийн хүн өдөр тутмын амьдралдаа ямар хувцс сонгож байна вэ гэдэг тухай ярьж байгаа гэдгийг та ойлгоорой. За тэгэхээр цааш нь харъя. Өөрийгөө голдог хүмүүс түгээмэл байдаг хоёр дахь шинж тэмдэг бол өөрийгөө бурхны хүлээлтэд хүрэхгүй гэсэн бодол юм. Өөрөөр хэлбэл тэдний дотор би хүмүүс таалагдахгүй байхад бурхан бол бүрч таалахгүй гэсэн итгэл үнэмшил суусан байдаг. За шууд явъя. 3 дугаарт. Бусдын үзэл бодлоос хандлага нийтлэг байдаг. Маш олон хүн бусад хүн юу гэж бодож байгаа болоо гэхээс айдаг юм. Тэр хүн юу гэж бодох бол, тэр хүн ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэсэн бодлууд толгойд нь байнга эргэлддэг гэсэн үг. Тиймээс ч тэд амьдралынхаа чухал асуудлууд дээр бурхны хүслийг залбиралтайгаар эрэлхийлэхийн оронд
бусад хүмүүсийн бодолд нийцсэн шийдвэрүүдийг гаргаж эхэлдэг юм. Гэтэл үүний үр дүнд тэдний амьдралд бүрч олон асуудлууд урган гарч ирдэг. Цаашилбал өөрөө өөрийгөө голдог хүмүүс бусдыг хайрлах, бусдаар хайрлуулах тал дээр асуудалтай байдаг. Яагаад тэрвэ? Би тайлбарлаж өгье. Хэрвээ тухайн хүн өөрийгөө бусдад хизээж хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж итгэдэг бол бусдын хайрыг тэр бүр мэдэрч чадахгүй гэсэн үг. Өөрийг нь тухайн хүн хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж чадахгүй байгаа учраас тэр хүн өөрийг нь хайрлана гэдэгт бүрч итгэж чадахгүй гэсэн үг. Тиймээс тэдний хувьд хэн нэгнийг хайрлах нь маш хэцүү санагддаг. Учир нь тэд аль хэдийн бусдаас маш их хэмжээний сэтгэлийн өвдөлтийг мэдэрсэн байдаг. Тиймээс тэд би дахиж өвдөхийг хүсэхгүй байна гэж өөртөө хэлдэг юм. Үүнээсээ болоод тэд эрсдэл гарган хэн нэгнийг хайрлахыг хүсдэггүй. Гэтэл олон тохиолдолд тэдний сэтгэлийн шарах хүүхэд байхдаа амссан гологдсон мэдрэмжээс улбаатай байдаг. Тийм учраас бусдыг хайрлах нь тэдэнд маш хэцүү, дааж давшгүй даваа мэт санагддаг. Хүүхэд байхдаа эцэг эхтэй гологдсон мэдрэмжийг авч өссөн хүүхэд том болоод бусадтай гэр бүл болж тэр хүндээ өөрийгөө бүрэн зориулах тал дээр асуудалтай болдог. Энэ нэргэд тэр хүний гэр бүлийн амьдралын бүхий л талбарт сөргөөр нөлөөлж байдаг юм. Цаашилбал өөрийгөө голдог хүмүүст байдаг өөр нэгэн нийтлэг хандлага бол шүүмжлэмтгий хандлага юм. Өөрөө өөрийгөө байн голдог хүн цаанаас маш шүүмжлэмтгий болчихдог. Учир нь тэд байн бусад хүмүүс өөрсдийг нь шүүмжилж байна гэж боддог. Өмнө хэлсэнчлэн ийм хүмүүс эвчлэн бусдын огт боддгүйг бодчихсон. Бусад хүмүүс өөрсдөд нь огт сөргөөр хандаагүй байхад сөргөөр хандаад байна гэд итгэжсэн явж байдаг юм. Тиймээс тэд өөрийгөө хамгаалахын тулд бусдыг хайр найргүй шүүмжилж эхэлдэг. Тэд ийхүү бусдыг шүүмжлэхдээ ихэвчлэн өөрийгөө голж байдаг тэр талбарууд руу шүүмжлэлээ чиглүүлдэг юм. Үүний улмаас тэдний амьдрал бүхэлдээ маш сөрөг уур амьсгалтай болж хувирдаг. Тэдний дунд би өөрийнхөө шалгуурт хүрч чадахгүй байж болно. Тэгвэл бусад хүмүүс ч бас миний шалгуурт хүрч чадахгүй гэсэн хандлага түгээмэл болдго юм. Цаашилбал ийм хүмүүст дутуугийн мэдрэмж хүчтэй төрж байдаг. Ийм хүмүүс хизээж байгаа зүйлдээ сэтгэл хандаггүй. Тэд өөрт байгаа зүйлдээ сэтгэл нь ханахгүй байгаа зогсохгүй. Эргэн тойронд нь байгаа хүмүүсээсээ ч үргэлж илүүг шаардаж байдаг юм. Жишээ нь хүүхэд нь шалгалтандаа бие аваад ирвэл тэд авах ёстой байсан юм а гэж загнадаг. Аваад ирвэл нэмэх авах ёстой байсан юм а гэж загнадаг. Хэрвээ нэмэх аваад ирвэл сургуулийнхаа шилдэг нь болох байсан юм а гэж шаарддаг. Тэдний хувьд юу ч хангалттай байдаггүй. Энэ нь тэдний дотор бүх зүйлийг чамлах, бүх зүйл дээр ямар нэгэн зүйл дутуу байгаа мэт мэдрэмжүүдийг төрүүлж байдаг юм. Надтай уулзсан олон хүн надад би баг байхдаа аавынхаа санаанд хизээш нийцэж байгаагүй. Би ямар ч амжилт гаргасан аав минь дандаа чамладаг байсан. Би аавдаа хайртай байсан. Аав минь ч намайг хайрладаг байсан. Гэхдээ л би юу ч хийсэн аавын санаанд хизээч хүрдэггүй байснаа би санаж байна гэж ярьдаг. Эндээс аав нартай хандан хэлэхэд хэрвээ таны хүүхдүүд юу ч хийсэн аавын сэтгэлд нийцэхгүй гэж бодож өсөх юм бол үр дүнд нь би юу ч хийсэн бурханд таалагдаж чадахгүй гэсэн итгэл үнэмшилтэй болж өсөх болно. Учир нь та бол тэдний амьдрал дахь бурханлаг эр хүний дүр зураг, эрх мэдлийн бэлэгдэл юм шүү. Хэрвээ тэд таныг баярлуулах боломжгүй гэж итгэж өсвөл төгс бурхныг баярлуулж чадна гэдэгт бүрч итгэж чадахгүй байх болно. Энэ тохиолдолд тэд өсч торнохдоо өөрийгөө дутуу, хангалтгүй, бусдын хүлээлтэд хүрч чадахгүй, хайрлагдаагүй мэд мэдрэмжийг тээх болно. Үүнээсээ болоод тэд миний дотор ямар нэгэн зүйл юусоо болохгүй байна гэсэн бодолтой болдго юм. Цаашилбал тэдний дотор уур хилэнгийн мэдрэмж түгээмэл байдаг. Өөрөө өөрийгөө голдог хүн хар аяндаа ууртай болдог. Яагаад тэрвэ? Энгийнээр хэлэхэд ямар ч хүн өөрөө өөрийгөө голсон тэр мэдрэмжинд таатай хандахгүй нь ойлгомжтой. Тэд ийм мэдрэмжийг мэдрэхийг хүсдэггүй. Улмаар тэд энэ мэдрэмжээ мэдрэх тусам урам нь хугарч, урам нь хугарах тусам уур нь хүрдэг юм. Тэгээд яах вэ? Тэд ууртай, уцаартай, голомтгой нэгэн болж хувирдаг. Би байгаагаараа хичээгээд байхад бүх зүйл юусоо болж бүтэхгүй байна гэсэн бодол тэдний толгойд дахин эргэлзсээр байдаг юм. Энэ бухимдал нь хар аяанда түүний дотор уур уцаар болон хувирдаг юм. Цаашилбал тэднээс төгс байх гэсэн эрмэлзэл нийтлэг ажиглагддаг. Тэд дотроо би өөрөө өөрийнхөө сэтгэлд нийцхийн тулд бүх зүйлийг яг зүгээр хийх ёстой гэж боддог.
Гэтэл энэ нэргээд тэдний нуруунд маш хүнд ачаа болон хувирдаг юм а. Тэд бүх зүйлийг яг ном журмын дагуу хийж, бүх зүйлийг төгс хийх гэж өөрийгөө маш их ядраадаг. Бүхнийг төгс хийх гэж зүтгэн гэдэг нь өөр маш аюултай урх зан юм. Маш аюултай хүлээс юм. Тиймээс хэрвээ та ийм хүнтэй хамт амьдрах юм бол та яаж чичээсэн тэр хүн таныг өөрийг нь голж байна, чамлаж байна гэж бодсоор л байх болно. Учир нь тэд бүхэл амьдралынхаа туршид бусдад гологдсон мэдрэмжийг мэдэрсээр байдаг юм. Бурхан л тэр хүнийг чөлөөлөхгүй бол тэр хүн энэ хүлээсэндээ улам бүр гүн шигтсээр байх болно. Сонирхолтой нь ийм хүмүүс заримдаа маш дээрэнгүй болдог. Учир нь тэд дотроо байгаа гологдсон мэдрэмжийг нуухын тулд гаднаа яг эсрэг дүр үзүүлдэг. Тэдний зарим нь маш хүчрхэг дүр үзүүлдэг бол зарим нь маш эготой. Зарим нь бүр их хэрэг бардан байдал гаргадаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ бүхэн өөртөө итгэлгүй, өөрийгөө голсон мэдрэмжээ нуух гэсэн өнгөлн далдалт байсан болж таардаг. Тиймээс тантай өөртөө хэтэрхий итгэлтэй, бүх зүйл нь төгс байгаа юм шиг аашилдаг. Өөрөөрөө хэтэрхий сайрхаж бардамдаг хүн таарвал тэр хүн чинь дотроо тис эсрэг зүйлийг нууж байх магадлал маш өндөртэй гэдгийг санаарай. Мэдээж зарим хүмүүсийн зан аран шин байгаагаар ийм өөртөө хид итгэлтэй эсвэл ихэрхүү бардан байж болно. Гэвч ихэнх тохиолдолд зүрхнийхэн угт гологдсон мэдрэмжийг тээж явдаг хүмүүс тэр мэдрэмжээ нуухын тулд, дорд үзэгдсэн мэт мэдрэмжээ далдлахын тулд гаднаа хэтэрхий хүчтэй, өөртөө итгэлтэй харагдахыг хичээдэг юм. Үнэн хэрэгтээ тэдний хийж байгаа зүйл бол дотроо нууж яваа жинхэнэ мэдрэмжээ халгалах гэсэн оролдлого төдий зүйлс байдаг юм. За цааш нь харъя. Гологдсон мэдрэмжийг тээж яваа хүмүүс маш амархан шархалдаг. Тэд маш эмзэг байдаг. Өөрөө өөрийгөө голох мэдрэмжинд автсан хүн хизээч өөртөө сэтгэл хангалуун болж чаддаггүй юм. Өөртөө хизээч таалагдаж чадахгүй. Үүнээсээ болоод бурханд ч таалагдаж чадахгүй. Бусдад ч таалагдаж чадахгүй мэд мэдрэмжүүдэд автаж орхидог юм. Тэд бусдад хүлээн зөвшөөрөгдөж, бусдаас саашаалыг авах гэж байдгаараа хичээдэг. Юу ч хийсэн, яаж ч хичээсэн түүнийг олж авч чадахгүй байгаа мэд тэдэнд санагддаг. Үүнээсээ болоод тэд дотроо хоримлогдсон тэр их гүн шарах, эргэлзээнээсээ болоод бусдад маш амархан гомддог болчихдог. Өөрийгөө үгүйсгэж шаналж буй хүнийг гомдоё гэвэл их юм хэлэх ч хэрэггүй. Учир нь тэд яг л бүх антенаа сунгаж байгаад л гомдох тэрл мөчийг алдалгүй барьж авахар хүлээж байгаа мэт амьдардаг юм. За тэгэхээр та үнийг сонсоод хэрвээ өөрийгөө голдог хүн дотроо ийм их өвдөлт тээж явдаг юм бол яагаад бусдад гомдож болох тохиолдол бүрийг алдалгүй шүүрч аваад байдаг юм бэ? Энэ өөрийг нь улмал илүү зовоох биш үү гэж бодож үйж болох юм. Тэгвэл үүнийг би танд тайлбарлаж өгье. За тэгвэл одоо бүгдээрээ өөрсдийгөө голох мэдрэмжид автсан нэгэн байна гэж төсөөлье. Жишээ нь таны найз байлаа гэж бодъё. Та тэр хүний төлөө үнэхээр сайн сайхан зүйлсийг хийлээ гэж бод. Чин сэтгэлээсээ хайрлаж, санаа тавьж, халамжлаа гэж бодъё. Эсвэл тэр хүн таны гэр бүлийн хүн, таны хүү эсвэл охин, эсвэл эцэг эгч нь байж ч болно. Гэвч та тэднийг илүү их хайрлаж, халамжлах тусам тэр хүн төдий чинээх тавгуурхаж эхэлдэг. Тэднийг хэдий чинээ ихэр хайрлна, тэдний сэтгэл төдий чинээ тавгүй болдгийм. Тэгэд яадаг вэ гэхээр өөрөө өөрийгөө голох мэдрэмжиндээ хүлэгдсэн хүнд та хэдий чинээ сайн, хэдий чинээ энэрэнгүү хандах тусам тэд төдий чинээ тавгуурхдаг юм. Энэ тавгуурхал нь эцэстээ тодорхой үйлдэлд хөдөлдөг. Тэд хариуд нь ямар нэгэн зөрүүд эсэргүү үйлдэлийг санаатаагаар гаргаж эхэлдэг. Зарим үед та үүнийг нь хараад өөрийн ирэхгүй энэ яг яагаад ингэж зөрүүд байгаа юм болоо гэж бодож эхэлдэг. Учир нь тэд санаатай болон заримдаа өөрөө ч мэдлгүйгээр таныг уурлуулах, эсвэл тантай санал зөрүүлдэг алхмуудыг хийж эхэлдэг. Боломж л олдвол таныг улам ихээр уурлуулж, бухимдуулахыг оролдож, таны амнаас хатуу, ширүүн, харгас, бүдүүлэг эсвэл гомдоохоор үг гаргуулахыг оролдож эхлэх болно. Энэ эцсийн дүндээ таны үг болон үйлдэлээр дамжуулаад нөгөө дасал болсон гологдсон тэр мэдрэмжээ авахын тулд ингэдэг гэсэн үг. Тэгээд таныг тэсгэл алдаад тэдэнд ямар нэгэн хатууг хэлэх үед эсвэл тэдэнд таагүй байдлаар хандах үед тэд тийм ээ би мэдээд байсан юм а. Би өөрийгөө ийм өөдгүү хүн гэдгийг анханасаа мэдэж байсан юм. Таныг надад дургүй гэдгийг чинь би анханасаа л мэдэж байсан юм гэж хэлэх болно. Ихэнхдээ тэд ухамсартайгаар ингэж боддоггүй.
Гэхдээ тэдний дотроос тэдний хүлж буй мэдрэмж нь тэднийг өөрийн эрэхгүй ийм үйлдэл хийхэд хүргэдэг юм. Тэгээ та тэдэнд хайраар биш харин хатуу ширүүнээр хандах үед тэд харин ч эсрэгээр тавгуурхаа болж тайвширдаг. Учир нь тэд байнгын гологдсон мэдрэмжин дотроо амьдраад бүр дасчихсан, сурчсан байдаг юм. Улмаар энэ байдал нь тэдний амьдралд өдрөөс өдөрт ахин дахин давтагдсаар байдаг. Гэр бүлийн орчиндоо ч тэр, ажлын орчиндоо ч тэр, бусад хүмүүстэй харилцах харилцааныхаа хүрээнд ч тэр энэ байдал байнга ажиглагдж байдаг. Харамсалтай нь тэд энэ байдлаа ихэнх тохиолдолд өөрсдөө ч анзаардаггүй. Анзаарсан ч энэ байдлаас хэрхэн гарахыг мэддэггүй. Мэдсэн ч гарч чаддаггүй. Тиймээс бид ийм хүмүүст энэхүү аюултай сөрөг мэдрэмжээ зөвөр даван туулахад нь туслах учиртай. Сонирхолтой нь өөрөө өөрийгөө голж сэтгэл дотроо шаналж яваа хүн таныг тэдэнд сайнаар хандаж эхлэх үед талархах биш харин ч хардаж сэрдэж хандах болно. Тэд дотроо за та яг яах гээд байна? Та надаас ямар нэгэн юм хүсэж байгаа юм биш үү гэж харддаг. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө хүлээн зөвшөөрөгдөх зохисгүй хүн гэж боддог. Тэд өөрсдийгөө хангалтгүй гэж үздэг учраас таныг тэдэнд сайнаар хандаж эхлэх үед тэд дотроо би ийм муу байхад яагаад энэ хүн яагаад надад сайнаар хандаад байна вэ? Би үүнийг хүртэх эрхгүй хүн. Тэгэхээр энэ хүнд өөр ямар нэгэн далд санаа байж таараа гэж боддог. Тиймээс л тэд өөрсдийгөө маш өндөр ханаар хүрээлүүлж өөрсдийгөө хамгаалж байдаг юм. Учир нь тэд таныг ханны цаадах амьдралыг нь харчихгүй гэхээс айдаг юм. Гэвч хэрвээ та тэр ханыг давж цаад талыг нь харах юм бол тэд өөрсдийгөө яг яаж хардаг болохыг ойлгох болно. Гэтэл тэд ямар ч үнээр хамаагүй ханны цаадах байдлаа нуухыг хүсдэг. Учир нь тэд танд үүнийг харуулчих бол та тэднийг бүр илүү голох болно гэж тэд боддог. Тиймээс бид нэг зүйлийг анханасаа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм. Тийм ээ. Энэ нэгс үг. Бид бусдад гологдож магадгүй. Гэхдээ нөгөөдгөр бид гологдсон гэх тэр мэдрэмж заавал хүлээн зөвшөөрөхч албагүй. Хин нэгэн таныг үгүйсгэлээгээд таны өөрийгөө үнэлэх үнэлэмж тэр хүний бодол санаанд тулгуурлах ёсгүй. Таны үндэс нь хин нэгний үзэл бодлоор биш, харин Бурхантай харилцах харилцаагаар ч тодорхойлогдно. Учир нь хүмүүсийн бодол байнга өөрчлөгддөг юм. Өнөөдөр тэд танд дуртай байж болох ч маргааш нь дургүй болж болно. За мөн үргэлжлүүлэн хэлэхэд өөрөө өөрийгөө голох мэдрэмжэндээ хүлэгдсэн хүмүүст байдаг өөр нэгэн нийтлэг шинж бол сэтгэл гутрал юм. Тэгвэл тэд яагаад сэтгэл гутрал ордог юм бэ? Хариулт нь маш энгийн. Тэд цаг ямагт өөрсдийгөө бусдын хүлээлтэд хүрч чадаагүй гэсэн мэдрэмжийг мэдэрч байдаг юм. Тэд цаг ямагт өөрсдийгөө хангалтгүй, зохисгүй, үнцэнгүй, хүнд ч хэрэггүй мэтэр бодож байдаг. Тиймээс ч хайртай дотны хүндээ хүртэл чи надаас илүү сайн хүнтэй уулзах ёстой байсан юм а. Надаас илүү сайн хүүхэдтэй байх ёстой байсан юм. Гих мэтэр ханддаг юм. Тэр бүх хэл зарим хүүхдүүд эцэг ихтэй. Би энэ гэрээс чинь зайлаад өгье. Та нар намайг төрүүлээгүй байсан бол дээр байх байсан юм. Гэсэн хандлага хүртэл гаргадаг. Ийм бодлуудад байнга автаж амьдрах ямар хэцүү болохыг та төсөөлж байна уу? Энэ нь эцсийн дүндээ тэднийг сэтгэл готролд оруулдаг. Тэгээд тэд гологдож, гомдож, шархлах болгондоо улам гүн сэтгэл готролд ордог юм. Ингээд эцэст нь тэд би ер нь яах гэж амьдарч байгаа юм бэ? Зүгээр л орон зай бөглөөд ингэж амьдрах хэрэг байна уу? Өөрийгөө үгүй хийчихвэл дээрэн биш үү? Гэсэн бодолд автаж эхэлдэг. Тиймээс би танд хэлье. Найз минь, хин нэгэн танд дургу, эсвэл хайрлахгүй байна гэж бодлоо гэд хизээч амнасаа ээгүүтгэх тухай бодож болохгүй. Бурхан таныг ямар ч нөхцөл болзолгүйгээр хайрладаг. Та амьдралдаа хичнээн их алдаа гаргасан байх хамаагүй. Өөрөө өөрийгөө хичнээн голдог байсан ч хамаагүй. Хүмүүс таныг яаж ч голж, гоочлсон байх хамаагүй. Танд бусдаар хайрлагдаагүй, бусдад тоогдоогүй, хинд ч хэрэггүй мэт санагдаж байсан ч хамаагүй. Бурхан танд хайртай. Таныг хэн хүнээс илүү, тэрч бүхэл өөрөөс чинь ч илүү сайн мэддэг нэгэн бол таныг хамгийн их хайрладаг Бурхан юм шүү. Таныг хамгийн дээдэр хайрладаг. Тэр Бурхан л таныг төгс мэддэг. Та яг одоо юу туулж байгаагаас үл хамааран тэр таныг байгаагаар чинь хайрладаг юм. Хэрвээ та түүнд боломж олговол тэр таныг энэ бүхнээс чинь чөлөөлөх болно. Эцэст нь хэлэхэд гологдсон мэдрэмжэндээ хүлэгдсэн нэгэн үргэлж өөрийгөө батлахыг хичээж байдаг юм. Тэд амьдралд нь юу ч тохиолдохоос үл шалтгаалаад ямагт өөрийнхөө үн цэнийг бусдад батлах гэж оролдож байдаг.
Нэг талаас тэд өөрсдийгөө зохисгүй үн цэнгүй гэж мэдэрнэ. Нөгөө талаас нь ямар ч байсан би ямар нэгэн үн цэнтэй л байх ёстой доо гэж бодно. Тэгээд дотор нь энэ хоёр эсрэг тэсрэг бодол байнгын зөрчлийг үүсгэдэг. Тиймээс тэр хүн дотроо би үн цэнтэй, үгүй ээ би үн цэнтэй биш. Тийм ээ би үн цэнтэй, үгүй ээ би үн цэнтэй биш гэсэн эц төгсгөлгүй зөрчилдөөнийг тээж байдаг. Бусад хүмүүс надад яаж хандаж байгааг харахаар би үн цэнгүй юм шиг. Харин Библи уншихаар үн цэнтэй юм шиг. Хүмүүсийн хандлагаар бол би үн цэнгүй. Харин Бурхан юу хэлж байна вэ гэд харахаар би маш их үн цэнтэй байгаад байдаг гэж хэлдэг. Энэ дотоод зөрчилдөөнөөсөө болоод тэд амьдралын турш өөртөө болон бусад өөрсдийгөө батлах гэж оролцсоор дуустдаг юм. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үн цэнийг нотлох гэж зүтгэсээр насыг бардаг гэсэн үг. Гэхдээ энэ бол бас л нэг төрлийн өрх занг юм. Бурхан биднийг ингэж амьдралынхаа туршид өөрийн үн цэнийг батлах гэж зовж зүдэрч яваасаа гэж огтхонч хүсдэггүй гэдгийг та санаарай. Хэрвээ бид Бурханы биш харин хүмүүсийн үзэл бодолд тулгуурлаж өөрсдийнхөө үн цэнийг тодорхойлох гэж оролдвол гологдсон мэт мэдрэмжийг авах нь гарцаагүй юм. Энэ нь эргээд биднийг хүлэх аюултай хүлээс болон хувирна. Хэрвээ бид энэ асуудлаа яаралтай шийдэхгүй бол энэхүү сөрөг мэдрэмж нь яг л шоронгийн төмөр хаалт мэт биднийг хорионд оруулна. Христэд итгэгч бидний хувьд Бурханд итгэх итгэлдээ тууштай байсныхаа төлөө бусдад гологдох тохиолдол түгээмэл байдаг. Тэгвэл ийм нөхцөл тулгархад бид зөв үйлдэл үргэлж шагнагдах болно гэдгийг өөрсөддөө сануулах нь зүйтэй юм. Энэ талаар эзэн Есүс Матай 5 дугаар бүлэгт тодорхой өгүүлсэн байдаг. Хамтдаа энэ цагийн төгсгөлд Матай 5-ын 6 болон 10-аас 12 дугаар ишлэлүүдийг уншицгаая. Зөвхт байдлын төлөө өлсөж цангагсад ёроолтэйе. Зөвхт байдлын төлөө хавчигдагсад ёроолтэйе. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүссэн бүрийн ёрын юм худлаар ярихад та нар ёроолтэйе. Тэнгэр дэх шагналч нь агуу учир баярлцгаа. Мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан иш үзүүлэгчдийг тэд инхүү хавчсан юм. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.